Өмнөх мэдлэгээ сэргээн санацгаая. Бид өмнөх хичээлээр нэхмэд материалын шинж чанарыг тодорхойлж туршилт хийсэн билээ. Тэгвэл нэхмэд материалын үндсэн 3 шинж чанарыг нэрлээрэй. Технологи шинж чанар, механик шинж чанар, физик шинж чанар багтдаг гэдгийг бид мэднэ. Доор хөгжсөн зургийг ажиглаад үржилт багтаа материал аль нь вэ? Сэмрэлтэгтэй материал аль нь вэ? Бат бөх чанар сатай материал аль нь болохыг зөв бичиж байрлуулаарай. Торон ноосон давуу нь үржилт багтаа материал бол торог дуурамил давуу нь сэмрэлтэгтэй материал. Дуурамил давуу нь бат бөх чанар сатай материал ахнэ гэдгийг бид мэддэг. Бид ахуйн амьдралдаа янз бүрийн давуу хэрэгэлдэг. Давуу нь бүтэц шинж чанарын хоорондоо харилцан адилгүй байгааг өмнөх хичээлээрээ бид мэдсэн. Энэ хичээлээрээ нэхмэл материалыг зохион бүтээх ажилдаа сонгож сурна. Эдгээр хувцсыг ямар материалаар хийдэг юм бол ажиглаарай. Хувцас эдлэлийг хийхдээ зориултаас нь хамаарч материалын шинж чанар нь харилцан адилгүй байгааг ажиглаж чадсан уу? Өөрсдийнхөө өмсдөг дүрмт хувцсыг ямар материалаар хийдгийг шинж чанараар нь нэрлэж тодорхойлж суръя. Дуурамил торгон материалаар зангааг хийдэг бол олсон давуу материалаар юбхийг хийдэг байна. Хүүн давуу материалаар цамцыг хийдэг бол носон давуугаар өрмийг хийдэг юм байна. Яагаад эдгээр хувцсыг энэ материалаар хийдэг юм болоо? Үржилт багтай, гоёмсог, торгомсог материал учраас зангааг энэ материалаар сонгож хийдэг юм байна. Тэгвэл бат бөх эдлэгээ сайтай, тоос татах чанар нь бага учраас олсон давуугаар юбхийг хийдэг юм байна. Үржилт багтай, зөөлөн дулаан, бат бөх материал учраас носон давуугаар өрмийг хийдэг юм байна. Хөлс нэвтрүүлэх чанар сайн, эдлэгээ сайтай учраас хүүн давуу материалаар цамцыг хийдэг байна. Ингээд бид материалын шинж чанараас хамаарч хувцас эдлэлийг бүтээдэг гэдгийг мэдлээ. Өгөгдсөн юбхны загварыг зурагт тохирох материалтай зөв байрлуулж сонгоорой. Хэрхэн хийснээ харьцуулж хараарай. Дэрэгвэр загвартай юбхийг торгон материалаар, хөнгөн материалаар хийдэг бол скелаттай, нуглаатай юбхийг давуу материалаар хийдэг юм байна. Гоёлын юбхийг торгон уналттай намирсан материалаар хийдэг юм бол шулуун, богино юбхийг савхан давуу материалаар хийдгийг мэдэж авлаа. Зөв тохируулсан уу? Ажиглаарай хүүхдүүдээ. Хувцсны материалыг сонгохдоо зориулалт загвар, өнгө зэргийг илүү анхаарах нь чухал гэдгийг бид үзэж мэдлээ. Материал сонгох мэдлэг чадвараа хэрэглээ болгож, эдгэл зохион бүтээж өөрийгөө сорж үзээрэй. Амжилт хүсье.